Ерөнхийлөгч элчин сайд нарын томилгоог яарвчлуулахаар ерөнхий сайд хүрэлцэхэд илгээсэн албан бичгтээ тагнуул ерөнхий газрын даргаасан хурцыг бүгд найрамдах Солонгос улсад элчин сайдаар явуулах эсэх асуудалд хүлээцнэх шаардлага үүссэнийг дурджээ. Хурцыг элчин сайдаар томилох тухайд улсын хурлаа зөвшөлдсөх явцад анхаарал татсан олон асуудал яригдсан учраас энэ бүхнийг тодорхой болтол ерөнхийлөгчийн зүгээс түүнийг томилж явуулах боломжгүй гэж үзсэн байна. За мөн дээрх албан бичигт Монгол улсаас Япон улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар тэнгэрийг, Монгол улсаас Канада улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Чимгүүн дарыг, Монгол улсаас Америк нэгдсэн улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Отгон баярыг тус тохон томилох тухай асуудлыг улсын их хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар хилэлцэн зөвшөөрсөн. За гэвч элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэрдэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол улсын чухал 3 дахь хөрш орнуудад суух элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих төвшөнд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзаж тэднийг тохон томилох тухай зарлаг болон итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна гэж дурдсан байна. Түүнчлэн энд баяр инх сайхан нарын асуудлыг ч онцолжээ. Их Британи, Умард Ирландын нэгдсэн ван тулсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд баяр, Монгол улсаас Шведийн ван тулсад суух онц бөгөөд бүр эрхт элчин сайд инх сайхан нарыг эргүүлэн татах асуудлыг зөвшөлдсөөр улсын хурлд хандсан байгаа. За элчин сайд баяр нутагта бүрэн мөсөн буцах өргөдлөө өгснийг засгийн газрын хуралдаанаар хилэлцэн шийдвэрлсэн бол элчин сайдын их сайхныг өнөө хүртэл эргүүлэн татах асуудлыг улсын хурал хилцээг байна. За тиймээс энэ асуудалд анхаарахын хажуугаар дээр дурдгсан дөрвөн улсад суух элчин сайдад томилуулах хүмүүсийн нэрсийг холбогдох хуулийн дагуу ойрын үед шинээр санал болгоно гэж ерөнхийлөгч албан бичгтээ дурджээ. За ингэснээр шинэ албаа хүлээж байсан элчин сайд нарын асуудал шуурхай шийдэгдэх биш, харин ч гацх шатандаа орж байгаа л да. За хэрвээ засгийн газар эдгээр сайд нарыг шинээр оруулж ирэхгүй бол аль эсвэл ерөнхийлөгч байр сууриа өөрчлөхгүй бол дипломат албаны ажил бага хугацаанд цалгардаж мэдхээр байна. Төрийн ордноос Баярмаа Шүрэнсэх мэдээллээ.